Тэр чимлэгийг бол Монгол улсад татчих хэмжээ мандаас авдаг. За харамсалтай нь одоо энэ жил он гарсаас хойш бол одоо энэ тоо сар болгон буурсаар байгаа. За энэ 6 сар хийснээс хойш бол одоо өдөрт за 2 өдөрт баг нэг чимлэг ганц галтэр өөрөөр ирэх ийм нөхцөл байдал бол үүсэж байна. За энэ дээр бол одоо манай хариуцж байгаа байгууллагууд манай гадаад хэргийн яам, зам тээврийн яам, бомбын захиргаа маш олон байгууллагууд ажиллаж байгаа. За ингээд бүгд нэг хэсэг тал улсын тал руу 4 сараас хойш хүсэлт тавьж байгаа. За энэ чимлэг тээврийн тээвэрлж байгаа тоо буурч байгаатай холбоотой энэ дээр яаж таах хэмжээ шаардлага байна. Энэ бол бас Монгол улсын эдийн засгийн холбоотой асуудал учраас энэ дээр онцгой анхаарахыг бол гадаад ямаар дамжуулж за хятад суугаа Бээжинд илчилээд яамын нөхцөл маань одоо ажиллаж байна. За харамсалтай нь бол өнөөдөр хүртэл яг одоо тодорхой хариу бол бид ирүүлэхгүй байна. За энэ дээр ийм учраас бид одоо дипломат чухмаарч дээр одоо бүх шумаар одоо ажиллаж байна гэж одоогоор мэдээлэл боломжтой. За энэ хугацаанд бас бид нар цаг аргагүй ажиллахын тулд энэ 5 сард зөвхөн одоо галт тэргээр тэнжэнээс татхаас гадна авцаамаар татах энэ арга хэмжээг бол зохион байгуулж бас уриалж байна. Өөрөөр хэлбэл хувийн хвшлийн тээвэр логистик хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд бол одоо тээврийнхаа манифестыг өөрчилж төмөр замаар биш одоо авцаамаар татах энэ ажиллагааг бас зохион байгуулж явж байна. За энэний бол бас огтор нөхцөл болгож бол одоо бас зуны энэ эд ачааллын замын үд бомбыг 24 цагаар ажиллуулах, шөнийн цагаар ажиллуулах ийм болцоо одоо бүрдсэн байгаа. Тэгэхээр энэ байдлаар бол одоо ачаа тээврийн юг чимлэг тээврийг бол татах үйл ажиллагааг явуулж байна гэж ойлгох хэрэгтэй. Харамсалтай нь хятадын талаас бол одоо тодорхой шалтгаан хэлээгүй байна. Гэхдээ энэ юуны хувьд бол одоо тооны хувьд бол эрс буурсан. Хуучин бид нар чинь одоо өдөрт 2 галт тэрэг одоо 2 цуваа гэсэн үг шүү дээ. Чимлэгээ татчих авдаг байсан бол одоо 2 өдөрт бараг 1 цуваа орох ийм хэмжээр орж байна. Энэ хэмжээгээр бол тэнжин дээр бөгнөрл нэмэгдэнэ гэсэн санаа. Яг одоогийн байдлаар хичнээн за өчигдрийн байдлаар бол тэнжин дээр 10,3400 чимлэг бол хоримтлагдсан байна гэдэг мэдээлэл ирж байгаа. За тэгэхээр энэ дээр бол бид нар бол одоо хятадын талдаа л бүх шугамаар ажиллах шаардлага байна л гэж ойлгох хэрэгтэй. Одоо тэгэхээр 2 өдөртөө нэг гэхээр ойролцоогоор хэдэн чимлэг орж иж байгаа гэсэн үг. За 2 өдөртөө нэг галт тэрэг орж ирсэн гэсэн үг шүү дээ. Нэг галт тэрэг чинь 100 орчим чимлэг орж ирж байгаа гэсэн. Тэгэхээр одоо ер нь цаашд одоо мэдээж баярнаадан болох байгаатай холбоотой ч гэдэг нь бас энэ автомашины бөгнөрөл үүссэн тэгээ одоо татчих авах боломжгүй юм гэсэн. Автомашины бөгнөрөл үүсэх үлдээ чингэлэг тээвэр чингэлгүүд маань одоо далайн тээврээр тэнжин бомб төр хураагдаад байна гэсэн санаа. Тэгэхээр энийг одоо эндээсээ бол одоо өдөрт 2-оос 3 галт тэрэг буюу цуваа Монгол руу одоо татдаг байсан бол тэр маань одоо 1 сард бол одоо 68 орчим галт тэрэг авч ирсэн. 2 сард тэр маань одоо 50 руу орж ирсэн. 3 сард 40 руу ингээд 5 сард одоо 30 руу орж ирж байгаа гэсэн. Одоо 6 сар гарсаар бас ингэж одоо 4-5 галт тэрэгний цуваагаар чимлэг авсан байна гэсэн. Тэгэхээр энэ бол одоо нэлээд тийм асуудал үүсэж байна. Тэгэхээр энийг бүх шатанд ярихгүй бол ямарсан одоо албаны шугаар гэдэг юм уу бомбын хооронд харилцаад бол энэ асуудал шийдэгдэхгүй байна. Тоо бууруулсан шалтгаанаа тайлбарлахгүй одоогийн байдлаар одоогийн байдлаар хятадын талаас ямар нэгэн тайлбар өгөө. Энэ тэрнээс техникийн талаас гэдэг юм уу бомбын үйл ажиллагаатай холбоотой ямар нэгэн гацаа байхгүй байгаа. Аж талаар одоо ирсэн чингэлгийг гэдэг юм уу хятадын талаас ирсэн чингэлгийг бол галт тэргээрч тэр автомашинарч гэсэн нэвтрүүлэхээр одоо ямар нэгэн асуудал үүсэхгүй. 10,000 чингэлэг гэдэг ковидын үеийн одоо ачаа тээврийн төгчин гэсэн үг. Төгчин гэсэн. Төрлөө очих гэсэн тийм. Одоо тийм ерөнхийдөө хүлээлтийн байдалтай байна. Үгүй засгийн газар бүх талаас ажиллаж байна. Гэхдээ энэ чинь нөгөө хоёр талын харилцааны асуудал шүү дээ. Хятад Монголын харилцааны хоёр талаас одоо харилцан одоо бие биентэйгээ хамтран ажиллах тухай асуудал. Тэгэхээр одоо энэ дахиад дараа чинь төвшин рүү ер нь явж байна л гэсэн. Сарын өмнөөс энэ асуудал үүсчихсэн. Сарын өмнөөс биш. Энэ бол 3-4 сараас эхэлсэн асуудал. Энэ дээр бол одоо 4 сараас хойш зам тээврийн яам, за эдийн засгийн яам, гадаад хэргийн яам за манайх ингээд ажиллаж байгаа. Харамсалтай нь өнөөдрийн байдлаа өнөөдөр хүртэл хятадын талаас аль биесний ямар нэгэн тайлбар авч чадаагүй. Магадгүй тэнцэн Монголд нийлж байгаа дамжин ингэж одоо тээврийн одоо ачааны импортын 25% руу одоо ачааны одоо ачааллыг үүсгэж байна шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө нөлөөлж байгаа гэж ойлгож болох уу? Ялангуяа импортын машины ачаал нэлээд нэмэгдээд байна шүү дээ. Гэхдээ тэнжин бомбын хувьд тэгж манай чингэлгүүд их хүчрүүгээ ачаал үүсэхгүй байх л та. Зүгээр манай чингэлэг дотор таны хэлж байгаа санаа бол нөгөө автомашины борлуулалт нэмэгдсэн гэдэг санаа ирж байна. Энтэй нэг уялдаатай шууд холбоотой биш.